Канадын эрдэмтэд усан дотор бүхэл бүтэн хот илрүүлсэн билээ. Уг хотын туйран дээр 4 том пирамид, хэд хэдэн сфинкс, бусад байгууламжууд байжээ. Уснаа шумбагч роботын тусламжтайгаар эрдэмтэд Кубын иргэн ойролцоо судалгаа явуулан Бермудын гурваншны оролд томоохон хот оршиж байгааг баталсан байна. Судлаачдын мэдэгдэж буйгаар эртний хотын балгасан далайн түвшнээс доош 600 фут зайд оршиж байгаа бөгөөд 10,000 гаруй жилийн настай хэмээн эрдэмтэд таамаглажээ. Живсэн хотын төв хэсэгт 4 аврах пирамид, сфинксийн баримлууд байгаа аж. Мөн далайн яроолын ургамал хөрсөн доороос үл мэдэгдэх байгууламжууд илэрсэн байна. Усны гүнд ажилтдаг төхөөрөмжүүдийг ашиглан эрдэмтэд Египтийн Гизагаас том хэмжээтэй пирамидуудыг олжээ. Тэдгээр нь хэдэн зуун тонн жинтэй хүнд чулуунуудаас бүрдэх ба алдарт Стоунхендж шиг чулуунууд ч байгааг нь. Болор шиг харагдж байгаа нэг авраг пирамидыг 1960 онд Францаас Америкийг чиглэсэн уснаа явагчдын багийг ахалж явсан Францын эмч анх нээжээ. Энэхүү пирамид нь овор хэмжээгээр Египтийн алдарт Хеопсыг дагуулхааргүй юм байна. Соёл тэрэгшлийн мөхөл түргсэн энэхүү гамшиг сүүлийн мөсөлтгийн иргэнийг төгсгөл тохиолдсон байх магадaltaй гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж. Тэр үед далайн түвшин өнөөгийнхтэй харьцуулахад бараг 400 футээр доор байжээ.